Холбооны бүгд найрамдах Герман улс Лив улсын энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргажээ. Хэрвээ шаардлагатай бол зэвсэг нийлүүлэх ажиллагааг зохион байгуулна гэдгээ бас холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газраас мэдгдсэн байна. Саяхан болтол Лив улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан Герман улсын гадаад харилцааны сайд Вестервеле энэ талаар бид Лив улсад болж байгаа дайны ажиллагаанд оролцохгүй. Харин дайны нөлөөг арилгах тал дээр жишээлбэл шархатсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх тал дээр туслана. Durch medizinische Versorgung, zum Beispiel durch den Schutz von Flüchtlingen. Холбоотнууд НАТОгоор удирдуулан Лив улсад цэргийн ажиллагаа явуулсаар хэдэн 7 хоногийн үргэлж байна. Лив улсад Герман улсаас цэргийн айлгах асуудлыг тун удахгүй хилэлцэх юм байна. Хэдийгээр сөрөг хүчнийхэн эсрэг байр суурь баримталж байгаа ч энэ асуудал парламентын гишүүдээр дэмжигдэх боломж өндөр байгаа юм а. Бид Лив улсыг эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаанд жишээлбэл зэвсэг нийлүүлэх тал дээр хамтран ажиллаж болно. Мөн дөрвөстэй асуудал дээр тусламж хүргэж болох юм. Flüchtlinge zu versorgen. Deshalb muss man Mittel und Wege finden, Бид хүмүүсийн өдөр тутмын амьдралд туслах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүмүүсийн амьдрах нөхцөлд туслах юм. Жишээлбэл Каддафийн цэрэг дайран өнгөрсөн Мисрата хотод хүмүүнлэгийн тусламжаа үзүүлж болох юм. Бид энэ 7 хоногт засгийн газраараа энэ асуудлаар хэлэлцэн. Гадаад харилцааны сайд миний хувьд тусламжаа хүргэх бэлэн байгаа. Шаардлагатай бол зэвсгийн тусламж хүргэх боломжтой. Hilfeleistungen, die auch militärisch. Ирэх 7 хоногоос эхлэн холбооны бүгд найрамдах Герман улс цэргийн Лив улс руу илгээх юм байна. Konkret beschlossen ist aber noch nichts.